Чадвар сайдын ажлын алба болон одоо хүн сүдэ аж ахуйн үйлдвэрийн хамтаа бид нар холбогдож ажиллаж байгаа. Тухайн мэдээллүүд бол одоо гарч байгаа. Хүнсний хувьд бол хүн сүдэ аж ахуйн үйлдвэрийн яамнаас бол альва одоо хүнсний хомсдол үүсэх нөхцөл байдал бол одоогоор байхгүй. Тийм учраас өнөөдөр одоо жишээлх юм бол иргэдийн сандраад байгаа шиг өнөөдөр зах дээр бижигнээд маргааш махахгүй, талахгүй, гурилгүй болчихно гэсэн ойлголт бол байхгүй. Ялангуяа өнөөдөр шинэ ургац бол гарцсан байгаа шүү дээ. Тийм учраас иргэд маань өөрсдөө бас сандралдаж өмүүлгүйгээр зүй зохистой үйлчлүүлэх, хэд хомсдол үүсэхгүй, хэд их нөөцлөхгүй байхыг бол бас манай шударгаас дээр шинэ төдий газраас нийт иргэдтэй бол уриалж хүчин шонхор дээр одоо ажиллаж байгаа. Одоо цаг гарангийнаас бол анзаарсан бол зарим сайтуудаар лайв яваад хэлчихсэн байна лээ. Тэрэн дээр бол манайх ажиллаж байгаа улсын хяналтын дөрвөн байцаагч одоо ажиллаж байна. Тодорхой үн нэмсэн хөөрөгчсөн асуудлыг одоо тодорхойлж ажиллаж байгаа. Сая бол иргэдээс ирсэн гомдол болон газар дээр нь бол бид нар тухайн иргэдийн ирсэн гомдол дээр тулгуурлаад хян шалгалтайгээд 20 сая төгрөгөөр шууд торгох. Ийм арга хэмжээ авч байгаа. Бид нар бол энэ удаа анхааруулж байгаа нь бол та бүхэнд анхааруулад өнгөрөхгүй. Бид нар одоо шууд торгоно. Өөр ямар шаарга хэмжээ байхгүй. Тэгэхээр энийг худалдааны төвөд болон одоо бусад худалдаа эрхлэгч байгууллагууд маш сайн анхаарах хэрэгтэй.